bn гэсэн арифметик хүрээсийн эхний n гишүүний нийлбэр нь ийм томьёогоор өгдөг. Тэгвэл уг хүрээсийн ялгарыг олоорой. За b1, b2, b3 хэмжлэн үргэлжлэж байгаа ийм дарааллыг авч үзье. Энэний ялгуур гэж юу гэлэх вэ гэхээр энэ дээр ямар нэгэн тоо нэмээд энэ гарч ирдэг. Энэ дээр дахиад ямар нэгэн тоо нэмээд нөгөө d тоо нэмээд энэ гарч ирдэг. Ийм дарааллыг арифметик хүрээс гэж нэрлэж байгаа. Тэгээ мэдээж d нь болохоор арифметик хүрээсийн ялгуур. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр тэр ялгуур гэдэг байгаа юм чинь b2-оос хасах нь b1-тэй тэнцвэх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр b2-ыг болоод b1-ийг олчих юм бол хооронд нь хасаад ялгуур олчих чадах юм байна. За хоёрдугаарт SN гэдэг юмыг авч үзье. Энэ бол эхний n гишүүний нийлбэр. Тэгэхээр S1 гэх юм бол шууд B1 болох юм байна. Харин S2 гэх юм бол B1 дээр нэмэх нь B2 болох юм байна. Тэгэхээр B1 гэдэг зүйл бол S1-тэй тэнцвэх юм байна. Тэгвэл S1-ийг хэрхэн олох вэ гэхээр энэ томьёоныхоо n-үүдийн оронд нь нэгийг орлуулчихна л гэсэн үг. Тэгэхээр энэ бол тэнцүү 10-ыг үржих нь 1-ийн квадрат нэмэх нь 10-ыг үржих нь 1 буюу 20 гэж гарч ирлээ. За B1-ийг ингээ болчихно. За S2-ыг олноо. S2-ыг олохын тулд бид нар яах вэ гэхээр мөн л адилхан энэ томьёон дээр n-ийн оронд 2-ыг орлуулчихна. За шууд энэ талаас нэвчиж 10-ыг үржих нь 2-ийн квадрат нэмэх нь 10-ыг үржих нь 2. За 2-ийн квадрат 4 болно. 10 оржуулахаар 40 болно. 40 дээр 20-ыг нэмэхээр 60 болно. За бид нэр B1-ийг олцсон байгаа. B1 гэдэг бол 20-тай тэнцвэ. Тэгэхээр энэ B1-ийн оронд 20-ыг орлуулчих болно. Тэгэхээр 20 дээр нэмэх нь B2 гэдэг бол 60-тай тэнцвэ. За эндээс мэдээж хэрэг B2 гэдэг бол 40 гэж гарч байна. За бид нэр B2-ыг олчлоо. Бас B1-ийг түрүү олцсон. Тэгэхээр ялгуур гэдэг бол за энд нь өчөө. B2-оос хасах нь B1. За B1-ийг шууд 20 авчиж. Энэ нь бол B2 байгаа. Энэ нь B1. За эндээс юу гэж гарч ирэх вэ гэхээр 20 гэж гарч ирнэ. За энэ арифметик хүрээсийн ялгуур нь 20 юм байна.